Эрчим хүчний үнцэн. Эрчим хүчний тасралтгүй, аюулгүй, найдвартай байдал эрсдэлтэй болж хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Цахилгаан байгаа болохоор бид тав тухтай амьдарч байна. Хөргөгч, гаруй тас, телевиз зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ эрчим хүчнээс хамаарч байна. Үндэсний статистикийн хорооны 2024 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 2.3 сая төгрөг байна. Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани судалгаагаар нэг өрхийн цахилгааны хэрэглээ сард 42 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын амин чухал хэрэглээний зардал өрхийн сарын орлоготой харьцуулбал 2% эзэлж байна. Бүр нарийн хвчлбэл нэг өрхийн хоногийн дундаж хэрэглээ 1400 төгрөг байна. Нэг бүлгийн өдрийн хэрэглээг хангаж буй 1400 төгрөгийн цахилгааны үн цэнийг өдөр тутмын амин чухал хэрэгцээнд хэрхэн ногдохыг харъя. Мах 140 г, гурил 1.5 кг, будаа 300 г, талах өндөг 2 ширхэг, бензин I92 1.5 литр, интернет дата 1.1 гигабайт. Тасарч үл болох цахилгаан эрчим хүчээ найдвартай, чанартай, хүртээмжтэй болгохын төлөө нэгдэцгээе.